Бидний амьдралд зовлон жаргал сүлэлтэн байдаг. Яахаа мэдэхгүй тэр бараан өдрүүдэд хэн нэгэн танд урам өгч, амьдралаа өөрчлөх чухал шийдвэр гаргахад тань ямар нэгэн байдлаар нөлөөлдөг. Харин та тэр хэн нэгэнд баярлалаа гэж хэлж амжсан уу? Эргэлцэг имэн баярлалаа нэвтрүүлгээрээ таны талархсан сэтгэл хийж амжаагүй үгсийг дамжуулна. Самано Үлзэмагийн Матуучрыг гэдэг. Би өмнө гавийн согтцоо сомдох бизнес тавталгаа уурхай TTJ UK компанид цахилгаанчны мэргэжлэр ажилладаг. Уул уурхад ажиллаад 5 жил болсон байна. Тэгээд түүнийхээ хажуугаар хоббигоороо арьсан урлалыг их сонирхдаг байсан. Тэр хоббинд огтлогдоод арьсан урлалын сургалтанд суухаар болоод Бямба гэдэг залуутай танилцаад Бямба гэдэг залуугийн шав болж арьсан урлалын сургалтанд сууж төгсөөд одоо түүгээр захиалга аваад хүмүүсийн одоо захиалсан арьсан цүнх одоо дурангийн сав занзын юм хийж байна тэгээд бас настай хүн байх болов гэж бодож байсан тэгсэн яг үеийн залуу байсан. Тэгээд маш их бахархсан яг ийм үеийн залуу гэхэд хийс юмнууд нь хараад айгу ийм хүний шав болноо гэдэгтээ бас их баярлж байсан. Тэгээд бас ойлголцоход бас яг нөгөө нэг ойролцоо насны хүн болохоор ойлголцоход бас маш их амар байсан. Маш их зүйлийг зааж сургаж өгсөн. Яг энэ хүнтэй нөгөө нэг бас нэг хувь тавилангаар авчихсан гэж хэлж болох юм да. Маш мундаг залуутай таарсан. Өөр хүн дээр таарсан бол бас арай жоохон доогуур төвшин тэгэл хайх байсан баг. Гэтэ бас тийм өөрөө бас тийм одоохондоо тийм мундаг болоогүй ч гэсэн хэмжээндээ бас айтайхан юм хийгээд явж байгаа. Яг сэтгэлээ гаргаад бүх зүйлээ зориулаад хийвэл арьсан юм гэдэг эдлэгээ сайтай маш чанар болдог. Тэгэхээр ямар ч хүнд очсон насны юм болдог шүү. Тийм болохоор юмд хийж байгаа юмдаа сайн сэтгэлээ гаргаад хийж байгаарай. Тэгэх юм бол чи ер нь цаашдаач амжилтанд хүрнэ гэж хэлж байсан. Тэгээд тэрэнд нь бас их урамшиж явдаг та. Маш их зүйл зааж сургасанд бас ингээд Монголынхаа өв соёл болсон одоо энэ гар урлал одоо энэ зүйлийг бусдад түгээж одоо шинэ залуу үе одоо өөрийнхөө сурсан мэдсэн зүйлийг түүчээлж явж байгаад нь маш их баярлж явдаг шүү. Ажилт нь амьдралд нэрүүлэх сайн сайхан бүхний хүсээрээ Бямба огштой баярлалаа. Бас өсч мөрөөж исэн мөрөөдлийн нэг хэсэгт маш том төлхөс болж өгсөнд баярлж явдаг шүү гэж хэлмээр байна да. Эргэлцэг имэн баярлалаа. Сургалт явуулдаг. Тэгээд сураад амьдралд нь тодорхой хэмжээний нэмэр нөлөө болоод явж байгаа хүмүүсийн нэг байх гэж таамаглаж байсан. Ер нь бол таамаг ортой байлаа. Тийм байна. Би өөрөө соёл урлагийн сургуулийн арьсан урлагийн зураач дизайнер гэдэг мэргэжлээр төгссөн. За тэгээд төгсөөд нэг брэнд эхлүүлээд тэрийг ажилуулад явж байгаа. Тэгээд давхар хажуугаар нь сургалтанд багшлалтай. За одоо бараг 3 жил болох чинь 3 жилийн хугацаанд нэг ер нь бол тоо бол нэг 200-аад хүн бол байгаа. Тий тэр бүх төрлийн насны бүх төрлийн мэргэжлийн янз янзын хүмүүс байгаа. Тэгээд бүгд хоббигоороо за тэг тодорхой хэмжээнд өөрхийн орлогоо нэмэгдүүлэх ч юм уу эсвэл өөрийн цагаа үр бүтээлтэй бүтээмж өндөртэй өнгөрүүлдэг тийм төрлийн хобби бас амжиргааны нэг төрлийн төлөвлөгөө болохоор ийм одоо төрөл байгаа манай төрөл бол тэгээд энэ төрлийг ерөнхийдөө сургалт явуулах болсон шалтгаан нь манай үндэсний гол брэнд бүтээгдэхүүн түүхийн хэд бол яг арьс шир юм тэгээд энийг яг олон хүн бэлдэх тусам өрсөлдөөн сайжирч тэр дундаас чанартай олон зүйл гарч ирнэ гэж бодож энэ сургалтыг эхлүүлсэн. Тэгээд ерөнхийдөө бол манай сургалтаас маш амжилттай явж байгаа хүмүүс олон байгаа. Тэгээд удахгүй гой брэнд гаргаж ирнэ гэдэгт итгэж байгаа.
Мэдээж хийх явц бүх зүйлээсээ л өөрөө тийм дуртай болохоор хамгийн гол нөгөө дуртай юм хийж байгаа болохоор яг бүхэл цаг хугацаанд эхлэх хийх явц гэдэг яг л ингээл төвлөрөөд хийхдээ хамгийн гоё тийм байдаг. Тэгээ ер нь бол бос зүйлүүд нэг сонирн биш юмаа л гоё хийж явах нь хамгийн гол нь тийм байдаг та. Бат очир гээд залуудаа тэгээд цаашдын одоо үйл одоо тэгээд бүтээлд нь амжилт хүсье. Тэгээ маш их баярлалаа гэж хэлмээр байна да.